За бид одоо энэ хадаагийн талаар яг ярьж байна. Одоо энэ хадаагийн ар гэрийн талаар боёо одоо хадаагийн хатан шинэ хүүн вилсийн талаар ярив. Яг тэгвэл энэ олонхийдөө ийм агуу хүн ялангуяа одоо хэлмэгдэлд учирсан ийм агуу хүнээ ар гэрүүл одоо тайван байж чаддаг. Маш их өрөвдөл сэдэлд очирдаг. Хадаагийн гэрүүлч яг энэ гадна бол байж чадсан. Яг ийм л болсон. Тэгээд бол одоо шинэ өрөө одоо ч гэсэн 3 жил ял аваад байна. Вилс хуугаас одоо авиган шарамд байх хугацаанд 2 жилээр хүүхдийн шарамд тавигдчихсан. Ийм түүх бий. Тэгээд би өөрөө бодохоор шинэ бол яг үнийг хэлэхэд өнөөдөр харахад бол зөвхөн одоо хадаагийн эхнэр гэдэг одоо ийм нэг утгаар биш. Шинэ бол өөрөө томчигч байсан. Тийм ээ. Хадаа шарамд шинэ шарамгийн гадна бас хэсэггүй шоронд ингэж одоо томчижсэн юм одоо нугаршгүй юм гайхалтай баатар өмхтэй. Би өөрөө хөх хотод байхад бол багшийн их сургуулийн зүүнний үүднээ гадна бол шинэ бол одоо Монгол соёлын номын дэлгүүрийн нэрийн доо ном ашиг клуб гэж байгуулад их олон одоо оюутнуудыг цуглуулж тэнд одоо шууд үндэснээ ухамсарын хүмүүжлийг хийдэг байсан. Одоо тэндээс гарч ирсэн оюутнууд өнөөдөр олон улсад одоо энэ өвөр Монголынхон эрхчлөөний төлөө томчоод явж байна. Тийм ээ. За энэ талаар бол би бас яг тантай сан нэгтэй байгаа. Энэ шинэ гэдэг юм бол ерөөсөн зөвхөн зүгээр хадаагийн агуулгаас утгаас юм биш. Харин өвөр Монголын хүний эрхийн төлөө, өвөр Монголын эрхчлөөний төлөө хамгийн шуурхай ингэж ярьж томчиж ирсэн хүн гэдэг нь бол тодорхой болсон. Тэгээд бид нэр сүүлийн үед шинаатай банк одоо бараг нэг 7-8 жил бараг тэр ярьж болох байдалд бол бид 2-7 хоног тийм үү нэг удаа уцаар ярьж яасан. Тэгээд тэр үед бол шинаа манд ярьдах нь үдээж хадаагийн байдал өөрийнхөө байдал тэрээс гадна шинаа бол хадаагийн хэрэгээс бүр давсан одоо өвөр монголчуудын хүний эрхийн асуудал тэгвэл одоо өвөр монголчуудын малчтын асуудал энэ бүх асуудлыг хөндөж одоо хамгийн жолоотой тэрмөртөө тэгээд манай одоо өвөр Монголд байж байгаа энэ тэмцэгч нарын тэмцэгчдийн дотор одоо хамгийн шуурхай ингэж гадаадын сонин хэвлэлийнхэнд бол шууд илээр хандж ингэж ямар ч одоо ингэж айж татгалж зүйлгүй тэгж шууд илээр өвөр Монголын хүний эрхийн асуудлыг шууд хэлж чадж ясна гэх нь чуухан дүүний нэг шүү дээ. Тэгэхээр энэ хүн бол ер нь одоо үнэхээр давтагдсан юм нэг тэмцэгч гэж хэлж болно. Одоо давтагдсан энэ одоо манай барууныхын тул хэлдэг шүү дээ. Hardened dissident гэж. Энэ хүн чинь өөрөө бол одоо тийм нэг давтагдсан нэг тэмцэгч юм байх уу? Тийм үү. Тэр миний бодохоор бол шинэ бол нэг охиноор хүн болсны хэвд. Нэг Монгол охин болсны хэвд. Энэ зарим талаар нь би өчигд бол их дотор чан хүн байж. Энэ шинагийн би заримдаа хийсэн явдлын боссоор манай төвхөнд гардаг манай Монгол өмгтөчүүдийн тэр баатарлаг жангааны би олж харж байдаг нэг. Манай Монголын төвхөн дээр бол жижиг тийм шүү. Хартан муу өөжин бол их үйлдэл гаргасан. Би энэ шинааны тэр хийсэн явдлын боссоор бол энэ шинаа бол ийм нэг жирэгтэй нэг Монгол өмгтэй хүн гэж би бодсон. Манай төвхөн дээр одоо жишээлбэл агуу их улс төрчин өмгтэй байдаг. Тийм. Жишээ нь одоо Буртуулжин хатан байна. Мандхасчин хатан байна. Чуул одоо Баатар хатнууд байдаг. Жишээ нь одоо Мөгдан, Гадамөрнө хатан. Тийм ээ. Гэх мэт. Тийм тэгээд хөргөнөө бас байх үү. Тийм. Сая таны хэлж өнөхөр энэ бас нэг шинэ бол авгаа энэ хадаагаа авгаа үйлсийн ойж ийм хүн энэ болсны хандлал дээр сүүлийн үед бол их одоо нэг жирийн нэг ойж юм уу жирийн нэг авгаа хүнээс бүр давсан юм хатуу чам ийм сэтгэлтэй ийм байх бол ягаад бол нэг үе хадаа шорон байсан хүн шорон байсан нэг гэр бүлийн 3 хүнээс 20 шорон байхад одоо нэг ойж болсон нэг авгаа болсон хүн ингээд ингэж хатуу томчиж бас бүх юм баримталж ингэж яам гэдэг бол одоо үнэхээр сэтгэлтэй шүү дээ. Тийм ээ. Шинэ бол нэг Монгол өөжин тийм нэг сайхан сэтгэл. Хатуу сэтгэл харуулсан.
нэг хүн гэж би бодож байна. Энэс гадна одоо Уилс хүүгийн талаар ярихад бол Уилс хүү бол одоо яг уг нь аваан баривчлахтай үед бол багахан хүүхэд байсан юм л да, тийм ээ. Гэтэл одоо энэ гэр бүлөөрөө одоо ийм их хүн төчөө хэлмэгдэлд учирж зарим үед аав ээж нь хоёлаа шоронд байдаг. Энэ байдлаар энэ хүү өсөж томоотсон юм байна. Тэгээд энэ хүү одоо сүүлийн үед жишээ нь одоо өвөр Монголын хүн эрхийн мэдээллийн төвтэй ярилцсан дээр ялцлыг юмас харахад бол энэ хүү ч гэсэн өөрөө одоо Монголынхон эрх чөлөөний төлөө төмчигч одоо ийм нэг жалуу үе болж хүмүүцсэн юм байна тийм. Тэр ярьж явах жилээс харагдаж байна. Тий энэ бол үнэхээр энэ хүү бол энэ хятадын засгийн газар энэ хүүхдийг шоронд хийгээд 16 таа хатны шоронд хийсэн. Тэгээ 2 жилээр тэгээд шороноос гарсан дараа нь бол ер нь энэ соёл сургамжлалын мөрийг авах боломжийг нь тасалсан. Ингээл сургуульд авахгүй болсон. Тэгээд ийм байдал ч гэсэн энэ хүүхд бол ерөөсөө үнэхээр тэмцэж маш зоригтой тэмцэж ингэж явсан нь бол өөжтэй тос болоо. Тэгээд бас тэр байтугай бас энэ хүний эрхийн талаар ч гэсэн хичээл гэж явж байсан. Тэгээд энэ 2011 онд тэгээд үйлстэй над утсаар ярьсан. Тэгээд утсаар ярихад тэрийг бол ингээд тийм яг цагтааных нь барьж аваачаад яг тэр нөгөө өвөр Монголын южигчтай дотоод ямуулах тэнхим гэж нөө. Тэнд аваачаад тэгээд яг одоо цагтаанууд бариад авч явж хахтан таарсан байж байсан. Над утсаар ярьсан. Тэгээд тэр зоригтой тэмцэж явах тэр цагтаануудтай одоо чигэж шууд ингэж өөрөөр яг ярилцлага хийж явах үед та нартай утсаар ярьж. Тэгээд утсаар яриад тэр одоо бүр юу н өөрийнхөө хууль ёсны эрхийнхээ төлөө төмчж байгаа. Тэрийг хараад би одоо үнэхээр аав юу байна энэ юу н. Тэгээд бас манай Монгол хүмүүс энэ хүүхдийн югаас орох залуу их бас ирээдүйтэй гэдэг ийм нэг бодол орсон байсан. Тийм. За манай өвөр Монголд одоо хадаа гэдэг ийм үндэсний хан эрхчлөө тусгаар тогтмын төлөө тууштай тэмцэгч Монголын баатар хүү гарсан энэ явдал бол одоо нэг ямар санаанд өгөө тийм гарсан бишээ гэж би бол хэвдэ ойлгож байна. Энэ бол жаашгүй юм хүн гарах ёстой. Яагаад вэ гэхэд манай Монгол гэдэг ард түмэн бол эрхчлөөний төлөө тууштай тэмцдэг. Колоничлогчид харин одоо төрөмхөөлөгчдөд сэтгэл санаагаар гараад сохирж бууж өгдөг юм ард түм. Хижээч одоо өөрийгөө Чингисийн үр хайч гэдэг утгаар хижээч одоо өөрийнхөө эрхчлөөний төлөө тэмцэх юм баатар уламжлалтын ард түм нөө. Юмас хадаа гэдэг хүн бол зөвхөн нэг одоо нэг Монгол хүн байдаг эрх хаднаас гарч ирсэн үү гэдэг шиг хаднаас өсөрж гарч ирсэн үү гэсэн шиг тийм биш. Тийм. Одоо жишээ нь зарим хүмүүс бол өвөр Монголыг бол баг дууссан шиг ярьдаг. Тэгээд өвөр Монгол бол ямар ч өрөмжлөлгүй өвөр монголчууд бол бүгдөө хаттын ноёрхоныг хүлээгээд авсан. Тийм ээ, ямар ч эсрэг хүчил хийдэггүй гэх одоо метр эндүрж ойлгогддог л да. Хадаа гэдэг одоо энэ баатарын энэ юйл хэрэг бол яг одоо энэний эсрэг энийг тийм биш ээ, энэ бол хотлын магсныг манд хэлж өгч байгаа юм аа. Манай Монгол хүн ялангуяа Монгол эр хүн бол их яс хатуу. Одоо жишээ нь тэр үед бол Дамтан сэрэн Монголбаатар Дамтан сэрэн он тийм ээ. Өвөр Монголоос одоо Монгол улсад өнөөгийн Монгол улсад очиж үргэлжлэн одоо хаттын дээрэмчид гаминтай бол тамчил хийж хамгийн сүүлд нь одоо шоронд жогсоогоор нас барсан гэдэг. Тийм хадаа бол өнөө цагийн Дамтан сэрэн гэж би бол ойлгож байна. Та хоёр одоо энэ хадаагийг маш тавьчихнаа хэлвэл хадаа гэж жоохон хэн бэ? Бид хадаагийг өөрөөр хэлбэл яаж үнэлэх вэ? Миний бодлоор бол хадаа бол манай Монгол үндэсний баатар гэж хэлж байна. Бүх Монголын баатар, хамаг Монголын баатар. Тийм. Энэ хүн бол Монгол гэдэг энэ нэг үндэсний ашиг тусын төлөө л ингэж ашиг тусын хооны төлөө ингэж одоо бүх амбай гэр бүл бүх амьдралаа жаруулсан хүн. Ийм болохоор бол хадаад бол одоо Монгол хүн бүр өртөө гэж Монгол хүн болсон манай хавьд хүн бүр өртөө гэж боддог би. Яг бол энэ хүн бүх бидний төлөө ингэж хэмжиж байна шүү да. Тэгээд одоо нөгөө нэг талаар авч хэлэх юм бол одоо хадаа бол дэлхийн нийтэд одоо голын зөвшөөрөгдсөн ийм баатар хүн одоо тэмцэгч хүн. Энэ ягаад одоо бусад бас мэдээж хаттад бас их олон одоо
шоронгийн улс төрийн хоригдлууд байгаа. Энэтэй ямар ялгаатай вэ бол энэ хүний нэг зүрхний тамир. Өөрөөр одоо бүх бусад одоо шоронгийн хоригдлууд юм уу улс төрийн хоригдлоос бас ялгаатай. Энэ хүн ер нь бууж өгөх мэддэггүй ийм хүн. Одоо хэдд бол баг бүх одоо нийтийн засгийн газар 15 жилийн одоо хатуу жуулн бүх аргийг одоо дуустал хэрэглээд энэ хүнийг боол сэтгэл зүрхээр нь одоо сөхрүүлж сүдүүлж чадсангүй. Одоо ийм учраас энэ хүмүүс үнэхээр баатар. Тэгэд ийм баатрыг одоо гэж байжулсан хэрэг. Таны үгүй би нэг таслая. Энэ би нэг зур жишээ авчвал дотор нь тийм. Одоо таны хэлж энэ хадааны яс хатуу гэдэг бол үнэхээр гайхалтай. Жишээ нь одоо эдлхэн хятадын шарам төвтөж байгаа. Хятадын улс төрийн ялтнуудыг одоо энэ сарвалжилсан би нэг харсан. Энэ дотор одоо жишээлбэл Сычуан мажийн одоо нэг томчигч Танзуурын гэдэг нэг хятад нөхөр хятадын шарамд байна. Тэрийг ачиж хүн эргэж өчгөө тэр бол дуу тавьж байлж байна. Тэр бол үндэ 7 жилээр ял авсан юм байл. Тэгэхээр тэр одоо хятадын шарамын тэр нөхцөл байдал хичнээн хэцүү байх гэсэн харуулж байна. Одоо нөгөө нэгэн тэр хуйлч гоожшин гэж хятад. Одоо хай ганцууд юм уу те скол одоо тэр Шинжаан ойгрын одоо говьд ял эдлүүлж байгаа гэсэн. Тэр бас одоо тэрийг сарвалжлах үед бүр дуу тавиад байлж. Тэгэхэд манай хадаа бол тэрийг бодвол тийм ээ 18 жил шарамд өнөөдөр өмнөс онгаагаагүй өгдөм нуураад өгдөг. Үнэхээр гайхалтай. За тэр тийм үнэхээр одоо хятадын шорон ер нь тэгээд хүмүүсийг ингээд суллахтаа ч гэсэн заавал одоо буруутай ялтай гэж ингэж одоо сэтгэлээр нь биш амаар нь бүх талаар нь сөхрүүлж сүгдүүлж яж ингэж ингэж хүмүүсийг сулдаг гэсэн. Хадаа бол бүх тэр элийн чөлөөж авахгүй. Тэгээд энэ талаараа бол одоо ер нь баатар хүн энэ бол манай одоо үндэсний баатар гэж хэлж байна. Тэгээд ийм баатар хүний тийм ийм баатар хүний хүмүүжүүлсэн энэ гэр бүл одоо жишээлбэл энэ хүний бид нараас гэр бүлийн хүмүүстэй холбоотой байж гисэн. Тэгээд нагч одоо тэг бол хатам ээж нэг одоо мондох одоо ёстой бас манай ер нь ийм гэр бүлөөс л ингээд ийм хүн гарна гэдэг бол ойлгомжтой. Тэгээд бас мэдээж ийм хүний хүүхэд одоо уйлс. Одоо ийм хүний авгаа болсон энэ шинэ хүртэл ингэж одоо ингэж ийм баатар байх нь бол одоо үнэхээр одоо ямар ч тийм нэг гинтим биш юм байна бол. Энэ би бол ингэж хатаа би ингэж бодож байна. Нэг хүн болсны хувьд нэг өр хүн болсны. Тэр бол жоохон нэг өр хүн байж. Real man гэж энэ англиар хэлдэг. Энэ манай нутгийн үгээрээс их шөөстэй өр хүн. Тийм. Энэ зарчимтэй хүн их өр хүн байж. Энэ нэг хүний болсны. Манай үндэсний хувьд ажигласаар биш үү? Манай өвөр Монголын тусгаар тогтно үндэсний ашиг тусын төлөө энэ орчин үеийн түүхэн дотор ярин баатар байж байгаа. Энэ дотроос авчирвал тогтдог баавж гадамын дамдын сүрэн хаавнгаа бүгдийн олон хүн байж байгаа. Тэдний тэр үеэс болоо энэ онцод живсэг бараас босолж болж ирсэн. Энэ одоогийн хятадын засгийн энэ харамгүй дарамт доо энэ хата босоод төмчин гэдэг чинь би ботог болоо тэр үеийн жишээлбэл тогтдог болоо баавж аваад тийм сэнэр гэж би бодож Харин байна. өмнө ялгаар бас тийм ер нь тэгээд хятадууд бол одоо баг бүх аргаан хийчгээд одоо ер нь бүх хал тамыг хандлаа амсуулаад тэгээд энэ хүний буулгаж одоо бүр арга алдарч байна. Одоо яахан ч мэдгүй байж байгаа. Ийм учраас энэ хүний ингээд шорон суулгаж байгаа. Яг бол энэ гарч ирсэн ингээд бас мэдээж үргэлжлэлийн дамжин. Энэ бол тодорхой. Энэ тэр байтугай хадаа өмнө хэлж гисэн гарсаар ингээд хэдийн засгийн ажиг одоо жаалдна. Энэ бол өөрийн хоолой зөрчсөн дэлхийн нийтийн хоол хүний эрхийн хоол дүрмийг зөрчсөн гэж ингэж одоо ийм хатуу хүн одоо үнэхээр бас одоо манай төхөнд дэлхийн төхөнд бас үнэхээр хоошоо да ийм гэж бодож тамчиж. За одоо хадаагүй өнөдөр бол яг бүтэн 18 жил хятадын харамгүй шорон бай тий. Аль биесаар одоо хадаад оноос нь 15 жилийн ял явах чагаа идлээд дахиад одоо цаашдаа 3 жилийн бүтэн 3 жилийн нууц шорондох өдөр хоногийг тоолсон байна. Яг өнөөдрийн байдлаар харахад бол одоо яг өнөө маргааш хадаагүйг солно гэсэн тийм байдал бол харагдахгүй байна. Тийм ээ. Ийм учраас одоо миний хувьд одоо яг өнөөдрийн миний яг энэ цагийн сэтгэл бол нэг талаасаа одоо хадаагүйгийн мөн одоо хадаагүйн гэр бүл тийм ээ. Эхнэр хүүхдийн хятадын шоронд байхын одоо ийм хөндөч байдалд сэтгэл маш их өмжлөхөөс гадна
нөгөө талаар одоо хадаа яг тэдний гэрвэл энэ 18 жилийн турш эдгээр хүмүүс бол өөрийнхөө итгэл бишрэлийн төлөө өөрийнхөө их оролж үйлчлэхийн төлөө эд бол хажээч одоо өөрийнхөө итгэл бишрлээс нэчхоё гэдгийг бол илдлэгээр харуулсан. Ийм учраас Библи бол маш их одоо итгэлтэй байна. Тийм ээ. Мөн ч одоо энэ хадаагүй энэ төмчлөөр дамжуулаад манай монголчууд ирээдүйд өөрийнхөө одоо эрх чөлөөний төлөө өөрийнхөө одоо улс орныхаа төлөө хятадын засгийн газар тэдний одоо харьхас колоничлалтай томчих болно гэдэгт би найдаж байна. Эндээс одоо мөн гэгээлэг жил харагдаж байна. Та нар одоо энэ талаар ямар төсөөлөл байна? Тийм энэ хадаа бол зөвхөн хахны хадаа биш. Энэ бол хадаа бол манай өвөр Монголын энэ бүх монголчуудын өөрийн ашигтуусын төлөө төмчилж байгаа төмчлийн энэ төлөөлөгч байж байгаа. Энэ хадаагийн ингэж шамтал хорж байгаа явдал бол манай Монголын өөрийнхөө төлөө гэдэг ашигтуусын төлөө үндэсний хан өргөжлөний төмчлийн төлөөлөгчийг хорж байгаа. Тийм. Иймээс бол би хадаагийн боломж бодож байгаа. Хадаа гэдэг хүн бол манай өвөр Монголын сүл, манай өвөр Монголын өөрийнхөө өрх ашиг үндэсний хан хавж яаны төмчлийн төлөөлөгч гэж би нэг бодож. Жоо, та маш гоё ярьсан. Зөв байна. Миний бодлоор л тийм. Хадааны одоо бие биелэл шоронд байгаа боловч энэ үнэ сүнсэл шоронд байгаа ш. Энэ бол одоо мөнгөрөх болно. Тэр байтугай бүр одоо их олон хүмүүс манай өвөр монголчууд одоо монголчууд хамаг монголчууд манай хадаа гэдэг үнэ үж зоригчж урамчиж ингээд тэр тутмаа одоо манай энэ бас өвөр монголчуудын эрхчлөөний төлөө тэмцэл утга болгохтой болно. Тийм утгаас амл энэ хүмүүс хичээд одоо биеийн шоронд байсан ч бүх үнэ сүг сүнс үлэл үе олон одоо монголчуудын тэмцлийг бол ингэж зоригжуулж манайг бол урамшуулах болно.